2012-оос 2016 оны 10 дугаар сарын байдлаар 92 хүүхэд амиа орлжээ. Түүний 20 гаруй хувь нь цахим дурхалд өртсөн учраас амиа орлсон гэдгийг цагдаагийн байгууллага тогтоожээ. Замын цагдаагийн алба шүүгийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт сэдвт 2 сарын аяныг өчигдрөөс эхлүүллээ. Аяны хүрээнд талууд хамтран замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хяналт шалгалтыг тогтмол явуулах бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ асуусан ч машин барьсаар байгаа хүмүүсийг илрүүлэх зорилготой ажээ. Катар улсаас нислэгээ эхлүүлсэн Америкийн нэгдсэн улсын цэргийн зориулалттай C-17 маркийн агаарын хөлөг Улаанбаатарын цагаар энэ сарын 14-ний 13 цаг 59 минутад Чингис хаан олон улсын нисэх удлын орчимд ослын болт хийсэн билээ. Их сурвалжаас авсан мэдээллээр агаарын хөлөгт хийх засвар үйлчлэгийг Монгол улсын батлан хамгаалах салбарын мэрэгчлэтнүүд гүйцэтгэхээр болжээ. Улсын хэмжээнд шинэ оны эхний 2 сарын байдлаар ажил хайж буй иргэдийн 10.7% нь ажилтай болжээ. Тухайлбал аймаг нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний 2 сард ажилгүй 14,000 иргэн шинээр бүртгүүлж бүртгэлтэй байсан 1500 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллагын мандат энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэж буй Бентио баазын харуулын цэг дээрх мотобуудлагын батальоны ахлагч Буянзул дэд ахлагч Синдаюш нар энэ сарын 8-21 цагийн үед тус цэгээс 150 м-ийн зайд харгалзах хөнгөө явж байсан 2 настай хүүхдийг илрүүлэн учирч болцсохгүй эрсдлээс аварчээ. Ардчилсан намын нэр болон дүрмд өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг дээдшүүх өчигдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Дээдшүүх шийдвэр гаргахтаа ардчилсан намын дараагаар соднон зундын эрдэнэ сонгосныг бүртгэсэн бол ардчилсан намын дүрмийг бүртгэхээс татгалзжээ. Улсын хурлын гишүүн Аюур сайхан Монголын хэрэглэгчдийг эрхийг хамгаалах нийгэмлүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр өчигдөр сонгогдлоо. Ардчилсан намын дотоод сонгуулийг зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу шат шатны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл өчигдөр тэг цаг хүртэл үргэлжилж дууслаа.